Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Би өнөөдөр та нарт одоо ийм могоон шоогоор яаж ийм дөрвөлжин куб дүрс хийдэг талаар зааж өгье. За энэ бол бас ийм могоон шоо байгаа. За энэ могоон шоогоор ингээд ийм куб дүрсийг эвлүүлнэ. За би маш нэлээд удаан бас ингэж тайлбарлаж зааж өгье. Бас нэлээд амархан байгаа. Ер нь бол одоо манай монголчуудын бас юм уламжлалт тоглоом одоо юм аясан тоглоомууд эдгээр тоглоомыг бол хүүхдүүд тоглоснороо хүүхдүүд маань одоо сэтгэн бодох чадвар маань дээшлэн төвлөрч сурдаг, сууж сурдаг. Одоо сүүлийн үед бол хүүхдүүд маань нэлээд одоо гар утсаар их тоглодог болсон. Тэрний оронд одоо ийм одоо уламжлалт тоглоомуудаараа тоглож байвал хүүхдүүдийн маань оюун ухаанд хүртэл одоо маш их хэрэгтэй. За ингээд би та нарт яаж эвлүүлэхийг зааж өгье. За ингээд эхлээд шоогоо яг ийм хэлбэртэйгээр ингэж бэлтэж тавина. За ингээд яг иймэрхүү хэлбэртэй байна. За тэгэнгүүт эндээсээ ингээд дээрээсээ 3 дахь дүрсээс нь эхлээд одоо энэ ингээд 3 дахь дүрсээс нь эхлээд хийж эхэлнэ. За би нэлээд удаан ингэж явж харуулъя. За эхлээд ингэж нугална. Тэгэнгүүтээ энийгээ хоош нь эргүүллээ. Ингээд босголоо. За тэгээд энийг урагшаагаа ингэж эргүүлнэ. Тэгээд энэ 3-аа хоошоогоо ингэж. За тэгэнгүүтээ энэ 2 дүрсээ урагш нь эргүүлнэ. Ингэж урагшаа эргүүлнэ гэсэн үг. За тэгээд ингэж эргүүлснийхаа дараагаар энэ шоогоо бүтэн одоо энэ хэсгийг одоо ингэж бүтэн дээшээгээ эргүүлээ гаргаад ирнэ. За ингээд дээшээгээ эргүүлснийхаа дараагаар энийгээ ингээ хажуу тийш нь болгоно. Хажуу тийш нь. Харагдаж байна уу? За ингээ хажуу тийш нь болгоно гэсэн үг. За тэгээд энийгээ ингээд тойруулаад явуулна. Тойруулаад. За тэгээ ийм хэлбэртэй боллоо. Шоо маань. За тэгэнгүүт энийгээ доошоо хоосны дараа ингэж доошоо нэг эргүүллээ. Тэгэнгүүт хажуу талаа дахиад нэг хажуу тийш эргүүлнэ. Тэгээд дээшээгээ эргүүлэхээр энэ маань ингээ ийм болоо гараад ирж байгаа. За тэгээд энийг дээшээгээ ингэж эргүүлээд тэгээд хажуу тийшээгээ ингэж эргүүлээд за ингээд туслаа. За ингээд могоон шоогоор куб хэлбэрийн дүрст ингэж оруулахыг маш удаанаар ингэж та нарт зааж өглөө. За ингээд би дараагийн имжлэгүүдийг оруулах болно. Та нар лайк, subscribe дараад сайн дэмжиж өгөөрэй. Баярлалаа.